Дархан хотод байралтай гэр бүл хүүхдийн туслангийн бүтээн байгуулалтын ажлууд явсаар байгаа билээ. За хүүхдийн гол, хүүхдийн усан санаа янзлах, за хүүхдийн тоглоомын талбай хийх зэрэг ажлууд бол явсаар байгаа билээ. За өнөөдөр бол нэлээд том сарвчны ажил бол явж байна. За урт нь 20 м, өргөн нь 10 м урттай нэлээд сайхан том сарвч хийж зорин ирэх зочин гэжд маа сайхан тэр том сарвчанд маань тухлан сатаад эдээ шүт зоогоон барьж агаар нь суух байгаа хэмээн сэтгэж хийж байгаа билээ. За тэр сарвчандаа бас сайхан билар тавина гэж бодож байгаа. За сайхан тенсний ширээ тавья гэж бодож байна. Хүмүүс маань сайхан зоог шүсээ барихад хүлээж явахдаа бас сайхан тоглоод бас байж иж болох байх гэж сэтгэж байгаа. За тэгээ хүүхдийн бас тоглоомууд ханхугийн цай зэх зэрэг одоо бүтээн байгуулгын ажлуудаас их өрнөж байна. За гэхдээ энэ их ажлуудад бас хөрөнгө мөнгө их орох учраас та бүхэн манаас миний зохион байгуулж байгаа одоо суглааны аянд манаас сайхан өргөнөөр оролцож миний бүтээн байгуулгын ажлыг маань сайхан дэмжин оролцоорой. Энэ жил ирэх зочид гэжт маань сайхан билардан дээр сайхан үнгүү тоглож байх нь байна. За тэгээд хүүхдүүд нь сайхан үнгүү тоглох нь байна. Ер нь бүх юм сайхан үнгүү тоглодог тийм сайхан газар болно гэж бас сэтгэж ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн маань сайхан энэ одоо хүсэл зорилгын маань дэмжиж сайхан суглаандаа идэвхтэй оролцоод өгөөрэй. Тэгэхгүй бол суглаа маань зохион байгуулж байгаа суглаа маань явахгүй байвал одоо энэ бодсон сансан одоо сайхан та бүгдтэй бэлдэж байгаа сайхан үнгүү тоглолдог, үнгүү билар тоглолдог, үнгүү сайхан хөл өмгийн дээр тоглоомоор тоглолдог хүүхдүүд тань үнгүү сайхан одоо хүүхдийн гол дээрээ хүүхдийн усан сан дээрээ хүүхдийн ханхуугийн цайз дээрээ тоглолдог тэр сайхан зүйлүүд маань бас хийхдэггүй одоо үлдэх нь байна шүү.